Зөв өрөөд байгаа юм. Тэгээ хувийн ижлийг дарамтлана. Тэгээ дунд нь юмыг явуулахгүй. Гацаан зогсоо. Төмбөшгөнд 14 хоног, 21 хоног хийн, сар болгоно, 2 сар болгоно. Яаж өнөөдөр аж ахуйн нэгжүүд өнөөдөр ажиллах юм? Яаж аж ахуйн нэгжүүд өнөөдөр шинэ төрд итгэж ажиллая? Тэр энийг талсан зогсоох гэж ер нь бол нэлээд одоо бид нар хүч тавьж ажиллаж байгаа. Одоо ялангуяа удирдлагын баг бол цахим шилжилтийг хийж байгаа цаг үед бүр оновчтой, бүр амар болж байна. Над руу ч одоо илүү хүмүүс ярих нь бүр эрс багасж байна. Тэгээ очихоор л нэг зөвшөөрөл авах гээд асуудалтай болоод дарга дээр ирж байгаа. Асуудалгүй байсан юм бол тэргээр орол явуултаа. Энд чинь одоо төр төвний төлөө хийх хүчнээ олон ажлуудыг хажуугаар нь үүдэн дээр шавааралдаал. Тэгээ илүү дутуу иргэн тойрон байгаа улсуудын судлаад нөгөөдөлөө аваач бас авилгалдаал. Ийм заваа юм бол нийслэлээр бүр ингээ угжирцсан юм байл шүү. Би бас арай чи юм гэж юусоо бодоогүйсэн.